гэрэл үүсэж ертөнц бүрэлдсэн чинь сайн муу хоёр хүч үргэлж тулдаг. Энэний шалтгаан гэж ойлгол илүү амар биз. Шарыг мөн шоронч гэж хэлдэг. Яагаад? Хар хүчний шорон. Хар хүчний эзэд болоод гэрлийн эзэд хоорондоо тулалцсаар гэрлэн дийлж тэднийг цөллөгт явуулсан гэсэн үг юм. Сарны бүтэц гэж юу байна гэж байна? Саруу дээрээ баахан тогоонуудтай байгаа гэдэг. Гадраг дээрээ. За. Тэгээд ер нь яг дэлхий шиг татах хүч сайтай биш. Жаан жингүүдээ тэгээд сан дээр бонгод өөрөө төөрөд үсэн явж идэг. Харин тэр байгаад байна шүү дээ. Тэнтэйг бол гатуу зүйлс байж л таараа гэсэн үг. Одоо та нарыг харуул яасан. Баахал зүйлийн холимог байх ёстой доо. Уудаа дээр нөгөө хар хүчнийхэн төмөрнөөс хашилдаг гэдэг тэгээд тэр төмрүүдээр нь бас тэр сан дээр хожиж идэг. Саран авахаа гэж ярьдаг шүү дээ. Аха. Тийм цайхан бас ичим ялгаруулдаг та нар мэднэ. Нэрээ ингээд оройнтж байгаа саныг л тусангууд муу яр гэдэг байдаг шүү дээ. Тэгээд саны хэлнээс За тэрийг аяар өвөн ярьж өгнө.